За сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Сүү Chinese хятад хэлний сургалтын төвөөс гаргаж буй хятад хэлний анхан шатны нөгөө цорил хичээл маань за эхний яг жинхэнэ эхний хичээл маань ихэд бэлэн болоод байна. За энэхүү хичээлээрээ бид нэр өнөөдөр хятад хэлний за ханзыг латин үсгээр галилдаг гэсэн тийм үү. За тэгвэл яг ханзаа яг яаж ингэж уншихын за мэдээж дуудлагын хувьд монгол хэлтэй адилгүй байгаа. За тэгээд өнөөдрийн хичээлээр бид нэр энгийн мэндчилгээг сурах бөгөөд за тэдгээрийн ханзыг яаж бичихин, ханзаа яаж дуудахын гих зэрэг маш олон зүйлийг үзэх болно. За манай хаягийг дагаад надтай хамтаагаарай. За хятад хэлэнд ханз гэж байдаг. Ханзыг англи хэлний латин үсгээр галилж дууддаг гэж хэлсэн тийм үү. За тэгвэл энэ дуудлаганд гийгүлэгч гэж байдаг, игшиг гэж байдаг. За одоо бид нарын харж байгаа хэсэг болохоор эдгээр маань хятад хэлний ханзыг буулгахад ашигладаг. За гийгүлэгч үсгнүүд, гийгүлэгч авианууд ахны. Гийгүлэгч авиа гэж байгаа. За мөн игшиг авиа гэж байна. За одоо бүгдээрээ гийгүлэгч авиагаа хэрхэн дуудахаа сурцгаая. За багшаагаа дагаад хэлээрэй. За нэг б за нэг п м ф т т н л г х х чи си з у. За ингэж дуудах нэ. За энэ дээр багшаагаа дагаад дуудсан гэж найдаж байна. За зарим авиа нь үнэхээр монгол хэлэнд байдаггүй авиа учраас хэрвээ та бүхэн яг зөв дуудаж чадах юм бол зөв дуудаад олон дахин зөвшрүүлж өөртөө дуудах юм бол энэ хацарны энэ булчингууд ингэж чилж өвддөг байгаа. Яагаад гэвэл бид нэр монгол хэлэнд энэ авианууд байдгүй учраас бид нэр тэр одоо энэ өвдөд байгаа булчинг өмнө нь ажилуулж байгаагүй гэсэн үг. Тэгээ ингээд яг олон дахин давтаад зөвшрүүлээд хилээд ахаар яг энэ булчинд өвдөлт өгдөг. За тэгээ багш нь энэ хүү цагаан толгойг хэрхэн одоо ABC гэдэг дуу байдаг шүү дээ. За тэрэн шиг яг дуудсан энэ YouTube дээр нэг бичлэг байгаа. За энийг багш дараа нь линкийг оруулчихна. За тэгээд энэ их шиг авиагаа эхлээд үзсний дараагаар багш нь энэ бичлэгийг үзүүлье та нарт. За эдгээр болохоор хятад хэлний ханзыг буулгахад ашигладаг их шиг авианууд гэсэн үг. За багштайгаа дагаад дуудлагын дуудаж үзсгээ. За о и у ü ai эй喂ao оу呦耶约安恩因温晕昂응 엉. За ерөнхийдөө бүгдээрээ иймэрхүү гийгүлэгч авиа байдаг юм байна, их шиг авиа байдаг юм байна гэд ойлгоод өөртөө
хэдэн удаа давтаад уншиж болно. За тэгээд ерөнхийдөө ханц болгон дээр дуудлагыг нь зөвөр давтаж үзэж өөртөө тогтоох учраас энэхүүс одоо яг энэхүү гээгүүлэгч аваа, хишиг аваа дангаарн дээр дуудаж чадахгүй бол санаа зовох хэрэггүй. За багш нь бичлэг үзүүлнэ гэсэн тийм. За багш нь энэ линкийг нь тавьчих. Энэ маань нөгөө нэг линкийг тавьчих. За багшийнхны нөгөө шеэрэсэн тохиргоон дээр явж байгаа тохиргоон дээр зөвшөөрөхгүй байна. За энэ хэсэг дээр бүгдээрээ юун дээр анхаарах вэ гэхлээр монгол хэлэнд зарим авианууд, зарим гээгүүлэгч авианууд байхгүй гэж хэлсэн тийм үү? За тэгээд эдгээр 3 бүлэг. За энэ нэг бүлэг гээгүүлэгч авиа, энэ 2 дахь бүлэг, энэ 3 дахь бүлэг. Энэ 3 гээгүүлэгч авиаг маш зөв хэлж сурснаар гэтэд хэлний дуудлага маш цэвэрхэн сонсогддог, бас зөв сонсогддог бахнэ. За бүгдээр хэлцгээе. За энэ харахад бол ч гэж уншмаар санагдаж байна тийм үү? За тэгтээ энэний хэлний байрлал нь маш чухал. За хэлээ хаана байрлуулах юм бэ гэх юм бол зурагт харагдаж байгаатай адилхан хэлээ тагнааныхаа энэ товгор хэсэгт байрлуулна шүү. За юу. Товгор хэсэгт наана салахгүй. За тэгээд товгор хэсэгт наасныхаа дараа хэлнэ гэсэн үг. Ж за ерөөсөө ингэ сонсогдно гэсэн үг. За ерөөсөө л хэлээ энэ байрлалд аваад хэлж сургана, хэлж даадах ёстой гэсэн. За дараагийн 3 бүлэг авъя. За энэ дээр си шүдэ зугаад хэлээ дооч хүдэндээ. Энэ дооч хүдэндээ хэлээ нагаад шүдэ зугаад за хэлье. Чи. За дараагийн 3 бүлэг авиа нь болохоор илүү төрөлттэй. С амнаас чинь агаар гарна. За ингэж хэлнэ. Ж си гэж хэлнэ. За энэ дээр одоо хэлж чадахгүй санаа зовох хэрэггүй. Бүгдээрээ хичээл болгон дээр дуудлага зөвшөөрлөх дасгал хийн. Тэр болгон дээр нь бүгдээрээ идэвхтэй дагаж хэлэх ёстой. За энэ дуудлагыг бүгдээрээ гэртээ дагаж дуулаарай. За энийг хятад хэлэнд англи хэлэнд ABC song гэж байдаг тийм. A B C D E F G гэдэг дуу байдаг бол хятад хэлэнд Б П М Ф гэдэг бүгдээр өнөөдөр гэвлэгч авь үзсэн дээ. За яг энэгээрээ ийм дуу байдаг гэсэн. Б П М Ф Т Т Н Л Г К Х Г Ч С З З С Ж Ж Ш гэд ингээд ийм дуу байгаа. Бүгдээрээ гэрийн даалгаварт сайхан сонсоод дагаж дуулаарай. За одоо бүгдээрээ юунд анхаарах вэ гэхээр одоо бүгдээрээ хятад хэлэнд 4 хөг байдгаа гэж багш нь эхний хичээлийн өмнөх хичээл дээр үтсэн байгаа тийм үү? Яг энэний өмнөх хичээл дээр 4 хөг байдгаа. Энэ маань утга ялгах үүрэгтэй гэж багш нь хэлж өгсөн байгаа. За тэгвэл 4 хөгөө хэрхэн уншихад суралцъя. За 1-р хөг. Эднэрийн маань нэршил ерөөсөө л 1-р хөг, 2-р хөг, 3-р хөг, 4-р хөг гэсэн нэршилтэй. За 1-р хөгийг уртаар дуудана. Тэгшхэмд уртаар за у гэж уртаар дуудана гэсэн.
За зүгээр авиг а гэж хэлнэ тийм үү? А энд хүүхдээ олцохоор а болчих гэсэн үг. Өө уртаар. За хөгөө хэлж байхдаа гарныхаа хөдөлгөөнтэй зэрэг явна. Аа за 2 дугаар үг. За одоо энэ 2 дахь хийнэ маань 2 дугаар үг. 3 дахь хийнэ маань 3 дугаар үг, 4 дахь хийнэ маань 4 дугаар үг ахнаа. За 2 дугаар үгийг бүгдээр хамтдаа хэлцгээе. Аа. За 1 дугаар үг, 2 дугаар үгийг цугт нийлье. Аа. За доошоо уншлаа. Во. За энэ 3 дахь нь. И. Ю. За 1 дугаар үг, 2 дугаар үг юм бахнэ. За 3 дугаар үг нь аа. За хэвийн тэгш хэмээс доошоо унлаа. Дээшөө өкслөө. Доошоо унлаа, дээшөө өкслөө. Гэж уншина гэсэн. За энэ 3 дугаар үг маш сонин бөгөө сонирхолтой үг байгаа шүү. За доош нь өгшүүлээд уншицгаая. Гарныхаа хөдөлгөөн, толгойнхаа хөдөлгөөнийг цогт нь авч явъя. И. Ю. За 4 дугаар үг болохоор маш амархан. Ерөөсөө л хүн загинаргаа юм шиг доош нь хүчтэй. Огцом, уруудсан өнгөөр хэлнэ гэсэн. За Во. И. Ю. За одоо бүгдээрээ авианыхаа 4 хөгийг за дарааллуулаад хэлцгээе. Гар болон толгойн хөдөлгөөн цугтны авъя. За дараач игний. Во. И. Ю. За болж гинэ үү? За бичлэгээ ухтаагаад багшигаа дахин давтаад хэлээрээ. За одоо бүгдээрээ унших дасгал хийцгээе. За бүгдээрээ 1 дугаар үгээр уншия. Ба. За 2 дугаар үг уншия. Ба. За 1 дугаар үг, 2 дугаар үг, 3 дугаар үг, 4 дугаар үг гэж хэлсэн те. За ойлгосон байхаа гэж найдаж байна. Хэрвээ ойлгохгүй бол багшаасаа асууж болно. Ба. За дараагийн. Му. За дараач. С. За дараачих. М. Ро. Лю. За дасгал. За дараагийн дуудлага зөвшөөрлөх дасгал хийцгээе. За хөгөө хараад багшигаа дагаад уншаарай. За энэ дуудлага нь доор нь ханзан байгаа гэсэн. За шанпо. За энэ ш гэж хэлэхэд багш нь хэлээ. Тагнааныхаа товгор хэсэг дээр байлуулаад хэлнэ гэсэн тийм. Шанпо. За энэ муу адилхан. Хэлээ. Тагнааны товгор хэсэгт. Чуфа. За чунтien. За эдгээр дандаа 1-р хүүхдэд ханзнууд байна тийм үү? За дараагийн ханз. Ба тien.
8天担心担心. За дараачих播音播音多听多听. За энэ ч үсгийг багш нь яаж илэрхийлээ? Ч гэж хэлнэ тий. Ч гэж хэлэхгүй шүү. Ч. За нараа чужон энэ дээр хойлон дээр нь ч гэж хэлнэ шүү. чужон. тэрнээс чужон гэж хэлэхгүй шүү. За чужон хэл тагнаа руу дээшээ. хоёулан дээр нь чужон. За дараачих нь кафе. За дараачих фэнжон. үсэг үнэ тий. фэнжон. За дахин давтмаар байвал бичлэгээ хураагаад багштайгаа давтаад иж болно шүү. За өнөөдрийн ханц руугаа орцгоё. За ханц үзье гэсэн бүгдээрээ одоо сэтгэл нь хөдлөж байгаа хаа эхний ханзаа үзэх гэж байна. За энэ маань яагаад? За өнөөдрийн эхний ханц ни гэдэг ханц байна. За энэ 3 дугаар үг байна тийм үү? Ханзан нинд байна, дуудлага нинд байна, утга нинд байна. За бүгдээрээ ханц сурах чинь ханзыг дөрвөлжин тооны дэвтэр дээр бичдэг. За энэ дээр харж байгаачлан 1 нүд, 2 нүд, 3 нүд, 4 нүд. 4 нүдийг нэг дөрвөлжин ингэж квадрат болгоод за энэ 4 нүдэн дотор нэг ханзыг бичнэ гэсэн үг. За чужон. За ни гэдэг ханзаах нэ тий. За ни гэдэг ханзыг за зурлагын дараал нь ингэж эхлээд энэ зураас за дараа нь энэ зураас за багш нь энэ дуулна. Юу н гарч ирэх хэвтэй. Хөдөлдөг зургийг хөдөлөхгүй байх юм. Энэ Chinese stroke order гэж байгаа. За ингээ бичээ хайх юм бол ямар ч ханз оруулсан зурлагын дарааллыг гаргаад ирдэг гэсэн үг. За ни гэдэг ханз байна тий. Ни гэдэг ханзаа бичингүүт за энэ зурлагын дараал нь энэ 1 2 За манайхаа багш нөгөө нэг зөвхөн энэ цонхоо нөгөө ширэгдсэн болохоор нөгөө харагдахгүй байна. За энэ дээр багшийнхаа дагаад бичээр 1 2 3 4 5 6 7. За багш нь Chinese stroke order гэдэг линкийг нь бас холбоод өгнө. Тэгэхээр та бүхэн маань за линк нөгөө Instagram дээр линк тавихаар линк нь яг дараад орж болдгүй мөлий. Тэгэхээр багш руугаа чат бичээрэй. Чат линк хэрэгтэй хүмүүс нь эсвэл би энэ YouTube хаяг дээр зурлагын дараалал хайдаг сайтыг болон өнөөдрийн BPMF гэсэн BPMF song буюу цагаан толгойн за галиг үсгийн цагаан толгойн дууны линкийг за явуулж өгнө. За өнөөдрийн эхний ханц ни гэж үзлээ тийм үү? За зурах бичих дараалал нь за 1 багшийн сум харагдаж байна уу? 2 3 4 5 6 7 гэж хэлсэн тийм. За дараагийн ханз нь ингэж зурлагын дараалал гарч ирж байна. За хоёр дахь ханз маань хав ханз нь нэн дуудлага нь нэн. За утга нь сайн гэсэн утгатай ах нэ. 1 За энэ зурлагын дарааллыг тоолдог. 1 2 3 4 5 6. За хятад хэлний ханзыг яаж бичдэг юм бэ гэхээр дээрээс нь доош нь зүүнээс нь баруун бичдэг. За одоо энд хоёр бүтцтэй зүүн баруун гэж хуваагддаг хоёр ханзаа байхгүй юу? За тэгэхээр энэ зүүн талаас нь эхэлж бичиж гин гэсэн үг. Зүүн талаас нь эхэлж дээрээс нь доош нь бичлээ. Дээрээс нь доош нь зүүнээс баруун. За зүүн талын ханз бичлээ, баруун талын ханз. За ерөөсөө л дээрээс доош, зүүнээс баруун гэж хятад хэлний ханзыг бичдэг. За багш нь яагаад энэ зурлагын дараалалтай ингэж гаргаад байгаа юм бэ гэхлээр за энэ маш чухал шүү. Ханзыг зөв дарааллын дагуу бичих ёстой. Энэ бол ханзыг бичих тогтсон дараалал гэж байдаг. За юмыг сурах байгаа бол зөвөр нь яг ёс журмынхан дагуу сураарай гэж багш нь зөвлөгөөр байна. Тэгэхгүй болохоор
Ханзыг зүгээр өөрийнхөө ингээд харагдаж байгаагаар ханаас нь чамаагүй бичдэг гэсэн юм байхгүй. Тэгж дураараа ашиглаж болохгүй. Юмыг сурвал усын уул ёсыг нь даах ёстой. За энэ бол багшийн хэлж байгаа бас нэг санамж шүү. Энэ бол чухал. За бүгдээрээ чи гэдэг ханз үзлээ. Ни гэдэг чи гэдэг ханз үзлээ. За дараа нь хав сайн гэдэг ханз үзлээ. Ханзаа бичихтэй ханзаа дөрүүнүүдийн нэг квадрат олгоод ханзаг бичнэ. За тэгээд доор нь дуудлагыг бичнэ, утгыг бичнэ. За ерөөсөө энэ гурыг орхитуулж болохгүй. За хөгийг бас заавал бичнэ. Хөгөхгүй ханзыг хөгөхгүй бичнэ гэж хэлж байхгүй. Тэгэж сурвал бараг сураагүй дээр шүү. Тэгэхээр ханзаа бичнэ, дуудлага бичихтэй хөгтөөгөө бичнэ, утгаа бичнэ. За ингэж бичдэг шүү манайхаа. За бүгдээрээ чи сайн гэж үзлээ тийм үү. За тэгвэл хятад хэлэнд сайн уу гэдгийг юу гэж хэлдэг вүлээ? Бүгдээрээ мэддэг штэ. Монголчууд бүгдээрээ сайн уу гэж мэддэг. Ни хаа гэж хэлдэг тийм үү. За тэгэхээр энэ хоёр саяны үздсэн хоёр ханз маань нийлээд сайн уу гэсэн утгатай болдог гэсэн. Ни хаа. Сайн уу? Чи сайн гэсэн хоёр ханз маань нийлээд сайн уу гэсэн мэндчилгээний үг болдог бахны. За ни хаа. Сайн уу гэж хэлэх юм бол сайн уу гэж хариулна тийм үү? Ни хаа. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ өөртөө дэвшилт хийлээ. Ни хаа гэж хэлж мэддэг гэсэн бол энэ өөрөө ямар хоёр ханзын ни хаа гэсэн хоёр ханзын юм тийм үү? За энэ ханзны дуудлагыг мэдлээ. Бичих дарааллын бичиж сурлаа. За өөртөө дэвшилт хийлээ шүү өнөөдөр. За өнөөдрийн хичээлийн 3 дахь ханз. За нин гэсэн ханзах нь. За саяны ни гэсэн ханз байсан тийм үү? Ни чи гэсэн ханз. За ни гэсэн ханзны доор энэ дөрвөн зурлагтай ханз нэмэгдээд нин гэсэн та гэсэн утгатай өөр ханз болчихж байгаа гэсэн үг. Нин буюу та гэсэн ханзах нь. Нин гэсэн та гэсэн ханз болж хуваарлаа. За бүгдээрээ ханзныхаа зурлагын дарааллыг бичих дарааллыг харж байгаад тэгээд ханзаа бичиж авцгаая. За өнөөдрийн 3 ханзах нэ. За бүгдээрээ ни хаа гэж үзлээ тийм үү? Ни хаа. Ни хаа гэдэг маань сайн уу гэсэн утгатай гэсэн үг тийм. Ни хаа. Чи сайн гэдэг хоёр ханз маань нийлээд сайн уу? За энэ сайн уу гэдгийг үе тэнгийнхэн болон найз нөхдөдөө өөрийнхөө ойр байдаг хүндээ сайн уу гэж энгийнээр мэдлэгэд хэлж болно гэсэн үг. За дараачих нь нин гэж бид нар сая та гэж үзлээ тийм үү? За нин дээр хаа гэдэг сайн гэдэг ханзыг нэмэх юм бол нин хаа. Та сайн байна уу гэсэн утгатай болох нэ. За ойлгож байна уу манайхаа? За энэ маань хүндэтгэлийн мэдчилгээ гэсэн үг. Ахмад настай хүнд ни хаа гэж мэдлэхгүй нин хаа гэж мэдлэг бахны. За дээд тушаалын хүнд нин хаа гэж бас мэдлэг бахны. За өнөөдрийн 4 дахь ханзаа үзцгээе. За бүгдээрээ бичлэгээ зогсоожгаад тэгээд ханзнуудаа бичээд явж байгаа гэдэгт багш нь итгэлтэй байна. За ханзаа бичихтэй ханзаа бичнэ, дуудлага бичнэ, хөгөө бичнэ, утгаа бичнэ гэж хэлсэн тийм үү? За ханзыг бичихтэй мөн зөвхөн зөв дарааллын дагуу бичнэ. Багш нь та нарт тусгайлан зөв дарааллыг харуулж өгч байгаа тийм үү? За дараачих нь өнөөдрийн 4 дахь ханз бол мэн гэсэн ханз. За энэ зөв дараалан гарч ирж байна. За энэ мэн гэдэг ханз маань хөгөхгүй. За дээрэс нь дангаараа хэвлэгддэггүй. Зөвхөн ни гэсэн ханзны араас болон во гэсэн ханз урдаа заавал өөр ханзтай нийлж хэрэглэгддэг гэсэн санаа шүү. За энэ маань олон тооны нар гэсэн хүнийг олон тоон дээр нь хэлж байгаа даавар гэсэн. За энэ маань юу гэсэн үг юм бэ гэхээр ни гэдэг чи гэсэн ханз үлээ тийм үү? Ни чи гэсэн үг. За ни мэн болохоор та нар болчихж байгаа гэсэн. Мэн гэдэг маань олон тооны нар гэсэн даавар ахны. Та нар гэх юм бол ни мэн гэж хэлнэ гэсэн үг. Ни мэн. За ахмад настай хүнийг нин гэж хэлсэн тийм үү? Нин. За
За тэгвэл бүгдээрээ харцгаая. Та сайн байна уу гэх юм бол нин хаа гэж хэлнэ гэсэн тийм багш нь. Нин хаа. Та сайн байна уу? Та нар сайн уу гэх юм бол нэмэн хаа. Нэмэн хаа. Та сайн байна уу? Нин хаа. Та нар сайн байна уу? Нэмэн хаа гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ өнөөдөр хэдэн янзын мэдлэг үзчихв? Сайн уу гэх юм бол юу ч хэлнэ гэлээ? Ни хаа. Ни хаа. За та сайн байна уу гэх юм бол нин хаа. Нин хаа. За та нар сайн байна уу гэх юм бол нэмэн хаа. Нэмэн хаа. За бүгднгийн та нар өөрсдөө дэвтэртээ сайхан бичээд аваад чийжлээрэй гэж багш нь хэлж байна. За өнөөдрийн сүүлийн ханц зайжиен. Зайжиен гэдэг нь баяртай гэсэн хоёр ханзнаас бүрдэж байна тийм үү? За хятад хэлэнд ерөөсөө нэг үе гэдэг маань нэг ханц байдаг шүү. За нэг үе гэдэг чинь монгол хэлэнд зай гэдэг маань нэг үе шүү дээ тийм үү? Жиен гэдэг маань дахиад нэг үе. Хоёр үе, хоёр ханц. Зай гэдэг маань өөрөө нэг ханц ахна байна. Жиен гэдэг маань нэг ханц ахна. Эхний зай гэдэг маань эхний ханцны дуудлага, жиен гэдэг маань дараагийн ханцны дуудлага. За хятад хэлэнд ерөөсөө дандаа ийм байдаг шүү манайхаа. Тогтоогоод аваарай. За энэ хоёр ханцны маань зурлагын дараалалд гарч ирж байна. Утга маань энэ хоёр маань нийлээд баяртай гэсэн утгатай гэсэн үг. За утгачлах юм бол зай гэдэг нь дахиад гэсэн үг. Жиен гэдэг маань уулзъя гэсэн үг. Тэгэхээр дахиад уулзъя, дараа уулзъя гэсэн утгыг илэрхийлээд энэ хоёр маань нийлэхээр баяртай, зай жиен гэсэн утгатай болж байна гэсэн үг. За бичлэгээ зогсоож гаад энэ ханцныхаа зурлагын дарааллыг зөв бичиж аваарай. За зайжиен гэх юм бол хариу зайжиен гэж хэлнэ тийм үү? За өнөөдрийн үтсэн ханцнууд маань эдгээр 5 ханц байна. За бүгдээрээ сэргэн санацгаая. Ни гэдэг маань чи гэсэн үг байна. Хаа гэдэг маань сайн гэсэн утгатай байна тийм үү? За нин гэдэг маань та гэсэн утгатай байна. Нэмэн болохоор та нар гэсэн утгатай байна. За дараа нь зайжиен гэхлээр баяртай гэсэн утгатай байна. За өнөөдөр бүгдээрээ маш олон зүйлийг үзлээ. Гэрийн даалгавар өгье багш нь. Өнөөдрийн үтсэн ханцнуудыг дэвтэртээ 3 мөр бичээрэй гэж хэлж байна. За мөн ханзны утга, дуудлага зэргийг цугтан чийжлэн. Аль нэгийг чийжлээд бусдыг орхитуулж болохгүй. Ханзаа чийжлэн, утгаа чийжлэн, дуудлага хөгтөөн чийжлэн. За ингэснээрээ бид нэр ханзаа сурж явснаар бид нэр хятад хэлийг маш сайн сурах ингэж алхмыг өдөр болгон хийснээр хятад хэлний сайн сурах гараагаа ингээ маш амжилттай тавиад өдөр бүр ахиж авах гэсэн үг. За өнөөдрийн хичээл суусанд баярлалаа. Сие баярлалаа. За дараагийн хичээлээр бид нэр дараах зүйлсийг үзэх нэ. Өнөөдөр үзсэн хичээлийн багтдах нь дараагийн шинэ онцлог үзэх нэ, шинэ харилцан яриа үзэх нэ. За дараа уулзъя. Зайжиен. За багш нь энэ дээр нэмэлт нэг зүйл хэлэхэд та бүхэнд эцэсгэний хичээлүүдийг бүгднгийн цувралаар нь YouTube хаяг дээрээ үнгүү хүргэнэ. За тэгээд ингэж үнгүү хүргэж явахад мэдээж та бүхэнд асуулт хариулт гарна. За гэрийн даалгавраа шалгуулмаар хэрэгцээ гарна. За мэдээж багш нь бүгднгийнх нь гэрийн даалгаврыг тэгэхээр цаг тухай бүрт нь үзээд явах мэдээж цаг хугацаа боломж байхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр багш нэг хаалттай групп гаргана. Хаалттай клуб маань яах вэ гэхээр мэдээж тодорхой хэмжээний бага хэмжээний төлбөртэй. За тэгээд энэ хаалттай клубд орсноороо багшаасаа гэрийн даалгавраа үзүүлээд зөвлөгөө аваад яваад явах боломжтой. Дуудлага хөг болон дуудлаган дээрээ болж гин үү болохгүй нүү юун дээр засах уу гэсэн зөвлөгөөг авна. За багшаасаа өөр асуух юу байна? Хичээлээр ойлгоог үзүүлэх юу байна? Бүгдийг цаг тухай бүрт нь хариулаад явах боломжтой. За тэгээд сонирхож байвал манай Instagram хаяглуу чат бичээрэй. За баяртай. Өнөөдрийн хичээл бүгдээрээ амжилттай үзэж дуусгалаа. Дараагийн хичээлээр уулзъя. Баяртай. Зайжиен.